За юу байна? За юу байна? За тэгэхээр одоо нөгөө тэнгисийн эргээсээ гадна хоёулаа нийгмийн халуун сэдвүүдээр ярилцъя гэж тохирсон байгаа. Тэгээд одоо бол яг халуун сэдв бол энэ хүний тухай болчоод тэгээд энэ тухай ярилцъя гэж бодсон. За тэгье надад ч гэсэн ярих юмнууд их байна. Энэ Тэгээд нэвтрүүлгийг бол энэ ер нь баг хүн болгоо үзсэн байх. Би өчигдөр орой үзсэн. Тэгээд ер нь үзэхээс өмнө нөгөө хүмүүсийн биччихсэн юмнуудыг хараад за нэг тийм хүн юм байна да гэсэн дүгнэлт өгснийхөө дараа үзээд тэгээд миний бодол ер нь жоохон өөрчлөгдсөн. За чиний хувьд бол ямар бодолтой байна? Чи өөрийнхөө бодлыг хэлээд. би энэ нэвтрүүлгийг болохоор анх яг цэцэгдэх үед нь энэ чи хагас өдөр лөө 5 дахь өдөр лөө цэцэгдсэн тий. Мэдгүй би яг нөгөө нөхөж үзсэн болохоор сайн мэдгүй. Тэр өдөр нь болохоор яг анх удаа 26 жилийн дараа ярьслаа өгч байгаа гэсэн болохоор мэдээж хүн болгон сонирхож ирсэн. Би ч гэсэн маш их сонирхсан учраас энэ нэвтрүүлгийг үзсэн. Тэгээд бид хоёрын санал ерөнхийдөө хоёр талд гарсан байгаа тий. Тэгэхээр хүмүүс ч бас яг хоёр талд галчаад яг хоорондоо муудалцаалах шиг байна. Надад энэ нэвтрүүлгийг бол үзээд шууд сонгуулийн шоу болж байна гэсэн мэдрэмж төрсэн. Тэгээд ерөөсөө таалагдаагүй. Ер нь бүх зүйл нь юу ч таалагдаагүй. Аа. За ер нь бол Улаанбаатараас ярьж ийн гэд тэр нэг цуврал Херогийн Баатар гэд хүний хийж байгаа нэвтрүүлэг бол угаасаа сонгуулийн сурчлагаа гэдгийг хүн болгон мэдчихсэн. Тэр чинь угаасаа сонгуулийн сурчлагаа шүү дээ. Тэр чинь дүүгийнхаа төлөө бол угаасаа ахын тим юм хийх нь бол тодорхой. Тэрийг одоо та хийхэ болоо, найруулагч хүн тайзан дээр байх хэрэгтэй гэж хэлээд нэмэргүй хүн дүүгийнхаа төлөө хийн. Энэ бол зүй ёсны асуудал. Тэгээд энэ нэвтрүүлэг угаасаа сонгуулийн сурчлагаа гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл миний харснаар болохоор энэ эмэгтэй өөр газар одоо ингээд ярилцлага өгөх боломж гэх юм уу өөр газар өөр тохиолдолд ам нэг боломж байгаагүй учраас энэ нэвтрүүлэг одоо магадгүй бид нар таныг ингээд юу ч ярьсан байсан ардталт нь ингээд хамгаалнаа одоо ингээд өгөхгүй амьд явах баталгаа өгнө гэсэн учраас энэ хүн энэ нэвтрүүлэгт яг л энэ боломж л гарсан учраас ийшээ орцсон баг. Тэрнээс яг ингээд сонгуулийн сурчлагаа хийя барья тэгээ би Би бол ингээд чамайг ерөөсөө дэмжиж тэгэж ярьчих бодохгүй гэж байгаа байхгүй юу? тийм үү. Тэгэж Яагаад ороогүй вэ байх. гэхээр Би яг нөгөө нэвтрүүлэг үзсээс өмнө за ер нь бол хүүтэн хөндөй байсан юм байна. Нөхрийгөө ингээл хань минь гэж дуудахгүй их бол онцгүй л хүүхэн байсан юм байна да гэсэн бодолтой үзснийхаа дараа болохоор за энэ хүнд өөр газар ярьцлага өгөх боломж угаасаа өөр газар тийм хүчтэй хамгаалж чадахгүй амьд явахын тулд ингээд ийшээ тийшээ ярьцлага өгөхгүй баахан ингээд нөгөө нэг амаа хаалгацсан байсан. Тэгээд ганц боломж нь энэ байсан учраас яа гэм би ороод ярьчих гэж бодоод ярьжтэй л гэж бодсон. Би бол ерөөсөө тэгэж бодохгүй. Энэ хүн бол 26 жилийн туршид хаанч ярилцлага өгөх боломжтой байсан. Манай уус бас хичнээн одоо ийм хүмүүсийн айгаа төсөөлөд байгаа шиг ийм шүүх цагдаа нь худалдагдсан юм шиг ингээ яриад байгаа ч гэсэн манай уус бол арчилсан уус шүү дээ. Нэг муу жижигхэн сэтгүүлч байсан гэсэн энэ хүний ярьцлагыг авахд хизээд ингээд бэлэн л байгаа аахгүй юу. Тэгэхээр сэтгүүлч энэ хүнийг хамгаалж чадахгүй шүү дээ. Ярьцлага өгчөөд ингээд өгчлөө гэхэд энэ хүн чинь дараа нь ингээд ямар нэгэн асуудалд ороод зүгээр санамсаргүй хордоод өгсөн байсан ч гэсэн тэр ярьцлагнаас болоод ингээд хордоод өгсөн. Тэгээ 26 жилийн дараа одоо энэ хүн дуу хоолойгоо гаргаад за ингээ хамгаалтанд оржээ. Одоо энэ хүмүүсийн яриад байгаа, одоо чиний яриад байгаа шиг бодъё тий. Тэгээ ярьцлага өглөө ярьцлагных нь гол зорилго нь яг юу байсан бэ гэдэг өөрөө амар сонирн байгаа байхгүй. Ерөөсөө ярьцлагны гол зорилго бол оюун эрдэнэ сайд болол аюу мундаг ус төрч тэгээд хүрэлсүх болоод Баттулга бол миний мэдхийн хамгийн мундаг юм ус төрчүүд байсан гэсэн яриа өгч байгаа. Тэгээд яг энэ хүний одоо 26 жилийн дараа ханыхаа тухай те зориг агсны тухай ярих гэж бол энэ зориг агсны үзэл бодол нь яг юу байсан юм тэрийг ингээд үргэлжлүүлээсэ гэж хүсэж байгаа юм уу аль эсвэл хэргийн тухай ярих гэж байгаа юм уу эсвэл яг үнэхээр юу туусан тухайгаа ярих гэж байгаа юм уу тэд нар нь бол амар тодорхойг байсан. Тэгэхээр энэ бол зүгээр ирэхгүй юм байл шнэ тэ. Тэгэд ирэхгүй бол тэгвэл яах гэж юм одоо шоунд 26 жилийн дараа орж оюун эрднийг зөвхөн дэмжиж байна гэдгээ ингээ олон нийтийн өмнө мэдгэдэхийн тулд орж байгаа гэдэг нь надад бол ерөөсөө айгу сонир санагдсан. Тэ энэ
Би бол энэ нэвтрүүлгээс юу хүлээж ирсэн бэ гэхээр ямар процессын хувьд одоо ингээд хэцүү байсан үнэхээр хэлмэгжсэн бол хэлмэгжсэн процессоо яриа те аль эсвэл энэ хэргийн тухай ч юм уу нээлттэйгээ ярих гэж байгаа юм болов эсвэл одоо нөхрийнхөө те үзэл санааг ингээд дэмжиж байгаа тэрийг үзэл санааг нь одоо энэ залуу хүмүүстэй өргөжлүүлээсэй гэж хүсэж байгаа ч юм уу тиймэрхүү зүйл хүлээж ирсэн баггүй юу. Тэнгүүд энэ хүний ерөөсөө ярьж байгаа юм энэ хугацаанд ингээ хэцүү байсан юу ч ярих аргагүй байсан гэд нэг тийм л юм ярьж байгаа. Тийм тэснэ эцэг юу ч ярихгүй байсан тий. Юу ч ярихгүй байсан. Тэгэхээр чи тэр хамгаалтанд авсан юм бол үнэхээр зөрөгтэй үзэл бодлоо илэрхийлж байсан бол ягаад энэ хэргийн тухай зөрөгтэйгээр ингээ хийсэнгүй вэ? Үүний цаана нэлбэг дорж байгаа л гэсэн одоо нэг тиймэрхүү мессежийг өгөх шиг боллоо гэж би ойлголоо. Аха тий яг тэгжэл яг л тийм мессеж өгсөн. Гэхдээ тэр нь нөгөө нотлогоо байхгүй учраас яг тэр гэж хэлэх боломжгүй болчиход байгаа байхгүй тий. Нотлогоо байхгүй. Тэгээ энэ чинь одоо хэргийн цорын ганц амьд гэрч учраас энэ хүн өөрөө одоо энийгээ гэрчлэнэ гэж хэлсэнээс ямар ч тодорхойгүй юм угаасаа хэлээд зүгээр сенсацлаад тэрнгээ оюун эрднийг ингээд рекламдаа л дуусч байгаа байхгүй юу. Аха. Дараагийнхын зургийг харах уу? Тэгээд энэ одоо нэгэнт одоо ярьсныхаа энэ ярьцлагын үеэр угаасаа хүмүүс ярьж байгаа те ганцаараа би ч биш. Ягаад өөрийнхөө хань ижилтэй за яг аль биесээр суугаагүй байсан гэсэн л те. Гэхдээ энэ хүн 8 жил амьдарсан юм байл шүү дээ. Тэгэхээр ер нь бол 8 жил амьдарсан өөрийнх нь одоо хайртай хүн байсан. Энэ хүнийг миний ханим нь за нөхөр маань тий за болио ерөөсөө тэгж хэлэхэд ингээд ам нь ивлэхгүй байвал зориг маань гэдэг ингээд нэг хамаатуулаад өөртөө яагаад ярьсангүй вэ гэд тэрэн дээр болоод амар сонир санагцсан. Угаасаа ихэнх монгол хүмүүс бас тэгж санагцсан. Энийг бол улс төрийн одоо амыг нь хаагаад яриулах эрхийг нь хаагаад гарын үсийг зурсан байлаа ч гэсэн зориг маань гэж хэлэх хэрхээ асуулаагүй гэж би бол бодож байна энэ хүнийг. Тийм мэдээж угаасаа хүний ядахтаа тийм нөхрөөгөө хамт амьдарч исэн хүний хань минь гэд хэлэхэд тийм эрхийг бол хаах арайч тэхгүй л байх л да мэдээж хэрэгтэй. Энэ хүний одоо ингээ яг нэвтрүүлэгт оролцож явах явцад хүний тэр асуултанд хариулж явах явцад одоо ингээд нөгөө нэг дотроо шал өөр юм бодоод би ингээд мартамхай болцоо ингээд хэлсэн шүү дээ тий. Энэ хүн тэгэхээр ерөнхийдөө бас нэг ийм дарамт стресс тэр ингээ бүх юм ингээ тэр ингээ цээжинд байгаа бүх энэ багтрал нь ингээ харагдаад байсан те хүмүүс тэрийг олж харсан болов бүх юм ингээ айгүй хэцүү байгаад байгаа нь харагдаад байсан шүү дээ надад бол тэрийг харахад болж байгаа мэдээч хэрэг энэ хүн бол айгүй стресстэнд байгаа л та те тэр бол ойлгомжтой л асуудал бах тийм юуны алгын гэрч нэгдүгээрт одоо амьд гэрч ганцаараа болсон яг гэрч юм уу гэхээр өөрөө яг үндэ бол яг тэр тухайн юуг хийсэн хоёр хүнийг харсан те одоо нэг эмэгтэй өндөр эрэгтэй намхан гэж тэр хоёр хүн бол зүгээр л дахиалагчийн даалгаврыг гүйцэтгэсэн хоёр хүн л байгаа шүү дээ. Тэгээ яг тэр даалгавар гүйцэтгэсэн хоёр хүнийг харсан боловч ардталтан захиалагч юм байсныг энэ хүн бол мэдэхгүй л байгаа юм байна гэж би бодсон. Тэгээ тэрийг бол хинч мэдэхгүй шүү дээ одоо. Ер нь бол монголчууд өөрснөө ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ тэр нэг 15 онд хамаагүй хоёр хүн авчираад яагаад тэгж айгүй яаралтайгаар тэр хоёрыг ингэж яллангуудаа шууд ингээд энэ хэргийг хаахаар болцсон тий айгүй сонин тий айгүй. За би бол тэн дээр нэг юм сандалтай байгаа. Ерөөсөө манайх ингээд нөгөө энэ чинь процесс болоод өмнө нь шүүгээд хайгаад ингээд энэ хүмүүсийг олсон байх тий. Тэнгүүд ерөөсөө за үнэн үү худлаа юу гэдгийг бид нар ингээд шүүх гэж оролдох биш. Бид нэр хууль шүүхтэй итгэхгүй бол биднэрт итгэх юм юу ч байхгүй Монголын одоо арт түмэн жирийн иргэд биднэрт те хуульдаа шүүхтэй үнэн бодит явж байгаа гэдэг юм итгэж байгаа болохоор би өнөөдөр аюулгүй амьдарч байна энэ улсад аюулгүй амьдарч байна гэж бодож байгаа штэ. Ямар нэг юм надад тохиолдоход би шүүхтэр л орно шүүхт нь тэгээ ингэж бодож хууль намайг хамгаалж байгаа гэж бодож байгаа үед ингэж үзэл санааг нь ганхуулах бол надад бол тэр сайн зүйл гэж ерөөсө бодохгүй байна. Ягаад гин тэрийг авчирсан энэ тэрийг бид нар нарийн тэр шалгасан процесстэй цагдаагийн мөрдөнгийн тэр хэсгүүдийг бүгдийг мэдгүй штэ. Тэр энэ ингэж бодлоор бол тэр нөгөө нэг элбүүд оржгоо өөрөө байх үедээ өтөр түргийн энэ хэргийг хаачаа гэж бодоод тэр хоёр хүнийг тэр Амгаланбаатар гэж хүнээр гүтгүүлээд тэгээд тэр Амгаланбаатар гэрчтэйгээр тэр хоёр хүнийг бариад
юу яатсан юм байна гэж бод. Тэгээ шууд баг яллах дүгнэлт 3 шатны шүүх гуруулаа яллсан гэж аахгүй. Аль нэг шатны шүүх нь эргэлдээтэй байна гэж буцаагүй 3 шатны шүүх гуруулаа ам нэгтэйгээр яллсан гэхээр бас нэг сонин итгэл төрөхгүй байгаа байхгүй. Яагаад чи надад бол 3 шатны шүүх гуруулаа одоо энэ мөн байна гэд дүгнсэн байхаа чинь дараа нь энэ хэргийг ингээд одоо замбархуулсан хүн чинь өөрөө оюун эрдэмтэн шүү дээ тий ингээд улсын хурал дээр нууц бичлэг задлсан гэж улсын хурлын гишүүд гарч ирж уйлж муулал тий тэр нь ингээд өрөөнд нь очиод дамталсан марвсан гэх нэг бичлэг яваад байсан шүү дээ тий тэр 3 хүн нь одоо суулгасан юм шиг байлээ тий тэгээ суулсан тэгэнгүүт энийг одоо 3 шатны шүүх тэгж нотлцоод байхад зүгээр дарамтлсан гэдгийг нэг видео бичлэгээр ч юм уу тассан видео бичлэгээр ч юм уу ингэж шууд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болохоор чинь айгүй сонирн байгаа байхгүй. Тэг бид нар одоо юунд итгэх хэвтэй юм. Улсын дээд шүүх одоо тэ энэ 3 шатаараа ингэж энэ хүмүүс энэ хэрэгт холбоотой гэж баталчаад байхад чинь зүгээр л ингэж гаргачихж байхгүй тухайн энэ төрийн одоо юуны хүмүүстэй удирдлах байсан хүмүүс. Тэгэхээр би бол шүүхтэй итгэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр тэр хүмүүс бол мөн л гэж бодож байгаа юм байна те. Тэрийг бол би мэдэхгүй шүү дээ. Тэр ч одоо шүүх тэр чинь нэг процесс мөнгө явуулж байгаа шүү дээ. Шүүх мөнгө гэж хэлчихсэн тэрний өмнө цагдаа одоо мөрдөнгийн хүмүүс тэрийг мөрдсөн л байлгүй дээ зүг зүгээр аваачаад хийсэн эсхийг бид нар шүүх ёстой хүмүүс нь бас биш байхгүй. Тэр ч одоо юм процесстэй явагдаж байгаа. Тэгмээ зүгээр л өөрсдөө бид нар төрсэн өнгөн талын сэтгэлээр тэгээд энэ хүмүүс бол биш юмаа гэж сулалцсан гэд тэгээд нөгөө нэг элбэг дөрж байгаа чинь оюун эрдэнэ чи бол тэр алуурчдыг сулуулсан хүн шүү энэ төр гэж бичсэн гэд яриад байдэ те энэ хүн. Харин тийм гэсэн тэгээд энэ бас нарийн сайн юмнуудыг одоо улс төрийн тоглолтуудыг мэдхгүй юм. Гэхдээ энэ одоо ярьцлагын үеэр болвол арт түмнэр өргөдүүлэх тактик ингээ ашиглаж байгаа гэж би бодож байгаа. Одоо энэ зурган дээр харагдаж штэ тий. Яг энэ ярьцлага гарсны дараа хүмүүс ингээл булангуйн тухай сөрөг юмнууд бичингүүт одоо Монгол ардын намын бүүн энэ хонууд юмнуудаа бичиж хийсэн. Зохиолч юм уу бол би айгу дуртай бичлгүүдийг нь унших дуртай. Гэхдээ зохиолч эмүүжин бол ер нь бол ингээд Монгол ардын намд ажилдаг хүн юм байна л гэсэн ойлголтыг би төрж байгаа байхгүй яа. Тэгэхээр ер нь бол зарим хүмүүсийн бичгийг хараад за энэ хүн хэдийг авсан болоо л гэж бодол төрсөн те ер нь. Тий, энэ эмэгтэйчүүдийн хэсэгт ганц эмэгтэй гэд нийтэл гаргаад энэ эмэгтэй хүний эрхийн тухай ингээд одоо шоронд ямар аймаар байсан тухай бичсэн байгаа байхгүй. Тэрийг нь одоо Хиро Баатар өөрийнхөө Facebook хуудас дээр шеэрлж байгаа. Ингээд эдгээр бүх юмыг шеэрлж илээ энэ хүн. Үгүй л хэлээ гэж байхгүй. Баталзын Хиро гэсэн хуудсан дээр сүүлийн үед шеэрлсэн бүх юм нь ер нь дандаа л өмгөөсөн юмнууд нь байлээ. Энэ нэвтрүүлгийн өмгөөсөн. Одоо жишээ нь энэний дараа болохоор Наран хаанд гээд нэг хүүхний бас отхон гээд сэтгүүлч бол яг үү угаасаа ардын намын сэтгүүлч штэ тий дандаа л тиймэрхүү талаас нь бичдэг. Наран хаанд гээд түүхний бичсэн одоо илүү симпатитэй гэх юм уу эмпатитэй бичлэгийг бол Хиро Баатар ширлэг байсан. Тийм үү энийг уншаагүй байлгүй орж үзүүл ширлэх байхаа ч гэж. Ямар ч өөр тэр нэвтрүүлгийн өмгөөсөн ер нь айгүй олон бичвэрийг ширлээ дандаа л гэж би харж байсан. Тэгээ яг энэ одоо эмэгтэйчүүдийн дуу хоолойгоор илүү тийм өрөвдөх сэтгэлийг бичиж шиг байлээ. Хөөрхий энэ олон жил ингээд дарамтанд орсон юм чинь ингэж ярих нь аргагүй штэ. Хүүхдээр нь барьцаасан байвал яах вэ те гэл ингээл төсөөсөн юмнуудаа яриад байгаа байхгүй юу. Тийм гэхдээ яг тэр хүн тэгсэн гэж бол хэлээгүй л дээ те мэдээж хэрэг. Хүн болгоо өөрснөө тэгж төсөөсөн л дээ угаасаа энэ хүн чи ээж хүн юм байна. За тэгээд хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй байсан учраас ер нь бол ингээд баг амаа үдий да би ингээд чимээгүй байя гэж бодсон гэж ер нь бол хүмүүс өөрснийхөө төсөөллөөр тэгж дүгнээд энэ хүнийг одоо 26 жил амар зовсон юм байна зүдэрсэн юм байна. Угаасаа зов зүдэрсэн нь бол бүх юм нь ойлгомжтой байсан. Тэгээд ингээд бачуурал нь харагдчихсэн. Гэхдээ яг юм эрүүл сэтгүүтэй хүн шиг бол бас яг үнэндээ санагдаагүй надад. Тийм байх. Одоо энэ олон стресс тий янз бүрийн стресс байхаар угаасаа л хүссэн хүсээгүй хүний тархины эд исэн гэж өвчээд ягаад чинь тийм мартамхай зартамхай нь хүссэн хүсээгүй л тийм болсон баг. Би цаанаасаа нэг хордуулж мордуулаад мартамхай болгосон гэж бол бодохгүй л байна л да.
Тийм хордуулж мартуулсан гэж бодохгүй. Үнэхээр тийм Тий. байсан бол энэ хүнийг ямар нэгэн аргаар одоо тагнуулын байгууллага ч юм уу тий алчиж болно шүү дээ тий жинхэнэ одоо санамсаргүй байдлын авто осол ч юм уу тий болгоод ч юм уу харуулад бид нар мэдэхгүй шүү дээ. Тий. Тэгэж боломжтой байхгүй. Тэгэнгүүт тийм амар одоо дарамт шахалтанд байсан бол гэж бодохгүй байна. Өнөөдөр энэ хүн өдөө хүртэл амьдарч байна. Хүүхэд нь сургууль соёлд яваад хятад төгссөн гэдэл одоо хүмүүс ярьж байна. Зүгээр л хэвийн эрхээ эдлээд бас ингээ явж байгаа байхгүй. Тэнгүү зүгээр ийм нэг худлаа айдас нийгэм донд химэл айдас үүсгэхэд байгаа болов гэж би бол харж байгаа байхгүй. Энэ хүний яг ингээд бодит байдлыг бид нар энэ нэвтрүүлгээс дүгнэж чадахгүй зүгээр төсөөллөөр ингээд бүх юмыг яриад байгаа байхгүй. Одоо жишээ нь Наран ханд гэдэг хүүхэн болвол миний хайр, миний хань зориг маань гэж өмчилж ярьж чадахгүй те энэ олон нийтийн Монгол төмнөө одоо зориг Монголын ард түмний хүн гэж ойлгож байгаа учраас ингэж ярьсан гэд энэ хүний амар тэгж хэлээгүй үгийг өөрсдөө бид нар төсөөлөд байгаа байхгүй. Энэ хүн тэгвэл нэвтрүүлгийн эхлэлд зориг маань гэж би ингээ ярьж чаддаггүй юм аа. Энэ бол Монголын ард түмний хүн учраас би зориг гişүнгээ ингээ ярьчаа. Болно үстэй ч гэдэг юм уу те ингээд ярьсан бол бид нар ойлгож байна. Гэтэл тэр хүний амнаас гараагүй энэ хүн яг ингэж төсөөлөд бодож байгаа даа гэд өмнөөс нь ургуулж бодно гэдэг бол амар хэвэн биш зүйл байхгүй юу. Тэгээ яг ард түмний хүү байсан уу үгүй юу гэдгийг бол хинч мэдэхгүй шүү дээ яг үнэндээ бол. Тийм яг үнийг хэлэхэд одоо яг ер нь энэ сэдвэр яагаад өнөөдөр ярих гэсэн бэ гэж бодож байгаа вэ гэхээр ер нь бол бидний үеийн сонгогч залуучууд те одоо за 70 он ч юм уу те 70 оноос доошх 70 80 90 2000 оны энэ сонгуульд оролцож байгаа залуу хүмүүст зориггүй яг одоо ямар үзэл баримталтай хүн байгаад Монголын ийм одоо ардчлалын Монголын ард түмний хүү болсон бэ гэсэн тэр мессеж одоо байдаггүй гэдгийг би сайн мэдэхгүй байна. Яг миний хувьд бол би өөрөө мэдэхгүй. Яг зориг гэж хүн ямар хүн байсан, ямар үзэл баримталтай байсан. Тийм баг байхад нэг телевизээр гараад нөгөөд чи алчдаг нэг хитэн л анхудаа мэдэж авсан ямар ч хүнийг цааш нь харуулсан. Тэгээд тэрийг бол өстой мэдэхгүй шүү дээ бид нар. Тэгээ нөө анхудаага тэр чинь бид нар чинь жоохон байсан үед тийм хэргийг ингээ уус нийтээрээ сэрт хитл ярихаар айгүй юм сэтгэлд гүнзгий үлдсэн. Гэтэ энэ хүн бол яг ямар хүн байсан гэдгийг хинч мэдэхгүй байхгүй юу. Хинч мэдэхгүй ч гэж одоо тухайн үеийн хамт нөхөрлөж явсан хүмүүс нь л мэдэж одоо үзэл баримтлалыг нь авч үлддэг юм уу гэхээс бидний үеийн хүмүүст энэ бол тэгээд нөхөрлөж явсан хүмүүс нь элбэгт орж байгаа энэ тэр өөрснөө үсттэй Батүлмөл тий өөрснөө тэгээд аюулгүй байгаа шүү дээ. Тэр одоо үзэл баримтлалыг бид нар дэмжиж байгаа мó ямар учиртай болохоор бид нар энэ сонгуул энэ эс зөргийн агсны те энэ хэргийг биднэрт нөлөөлөх хэрэгтэй юм бэ. Бид нар яг одоо бол энэ жил те одоо ер нь өнгөрсөн жилүүдэд улс төрийн нам ямар бид нарт амьдралд өөрчлөлт үзүүлсэн, сайжраад байгаа, муужраад байгаа, нүдэн дээр ил байгаа зүйл дээр үнэлт дүгнэлт өгөх болохоос аль хэдийн одоо 20 30 жилийн өмнөх энэ хэрэгт хэн буруутай байсан, хэн захиалагч байсан. Яг үнэ. Тэгэж тэрийг бол илүү ямар хамаатай юм бэ гэж би бол бодож байна. Тийм шүү дээ. Тэгээд тэр хууль шуугаараа яваал тэгээд тэндээ уучраа болоод яг ингэ нэг хүмүүсийн анхаарлыг өөр юм руу татах гээд байгаа ч юм шиг те нэг тийм. Тий. Тэгээ нэвтрүүлгийн үеэр одоо айгүй олон сонин тэгээ шүгэл нөгөө даах ингээ үлээгээдсэн тэгээ буцлаад ингээ шүгэл үлээгээд тийм тэгээд тэр дундуур нь зориггүй яриаг яриулаад тэр нь болохоор одоо ингээд ард түмний үзэл бодол нэгт биш юу лээ ард түмний улс орны их ашиг нэгт дараа нь ингээд ард түмнийх байгаад тэгээ яг хөө тэрний дараа хүн бол өөрийнхөө амьдралыг бас ингээд нэг дээшлүүлэе гэж бодно. Энэ дараа л алдагдах юм бол нийгэм ялтарна гэдэг нэг тиймэрхүү л мессеж өгöd тах шиг байсан тий. Ер нь бол ингээд харж байгаа сонгуулийн сурчлагаа эхэлжээ найз минь эхэлж үнэхээр тий. Ганц одоо юу тэр одоо ингээд энийг харалтаа тийм мессежийг явуулж байгаа байхгүй тий. Энэ ингээд шүглийг нүлээгээд байгаа хүн болвол данх юм аа тий. Өөрийгөө бүр даахтайгаа эвдэрсэн тий хөрх юм. Баахан таргаад байдаг. Сэтгэл зүйн нөгөө символ байдлаа. Тэр 7 одоо сэтгэл зүй одоо нэг символ юм те ингээд хүний тархинд
данх гэхээр бид нар Монгол хүн болгон оюун эрдэнэ ингээд Тий, аха. толгоонд Яг орцсон. үнэ. Тэнгүүд тэр символыг ухамсаргүй байдлаар ингээд нэвтрүүлэхийн тулд цацж байгаа. Төдий хүрээний зүйл бол Хиро Баатар гэдэг энэ хүнээс бол гарна те энэ чинь бас Тий, нэг юм уянгаа хон дэвсэж мэвссэн те бас зүрхээ. тий. Тий бас яа найруулагч хүний бас чадвар байна. Чадвартай юм байна. Нэр үнэхээр данх гэдэгтэйгээ ах トゥ хоёр эвлэрсэн байлээ. Та бол нэрээ одоо дэлгүүрт данх харсан ч та санаанд орно баярлаа. За ингээд үнэхээр сонгуул эхэлжээ гэдгийг иймэрхүү инээдтэй зургуудаар бас харуулчих. Одоо энэ амар түвшин шарк бол одоо хоол моол хийгээд одоо юу вэ? Өнгөрсөн жилийн хугацаанд бол би энэ хүнийг ер нь баг ерөөсөө үзээгүй. Одоо нэг хүмүүс байгаа штэ тий өөрийн гэсэн хийж бүтээсэн юмтай ийм хүмүүсийг ингээд нэр дэвшээд орох гингүүт нь жишээлбэл энэ амар түвшин шаркийн хүмүүс ингээд анх бол амар дэмжсэн штэ. Тэгээд за би дэмжсэн хүний ханыг байна. Аха. Энэ ингээд нэг сонирн болцсон тий. Энэ шууд алга болсон штэ. Усын хурц суухаар эсвэл бүр нэг тийм хор долооцсон юм шиг балаарчт юм болов. Ойлгохгүй юм. Мэдгүй энэ хүнийг бол би бол үнэхээр маш их дэмжижсэн. Одоо Shark Tank-аар ярьж байгаа юм айгу ухаантай өөрөө Facebook дээр ч гэсэн маш их нээлттэй ингээ ярьслаа өгж байгаа айгу тийм ухаантай хүн шиг санагдсан учраас одоо тий аль хэзээ үгжирч яасан одоо нэмдэрч мөржиг одоо болох хэрэгтэй гэдэг үүднээс энэ хүнийг бол саналаа өгж ирсэн би яг энэ хүнд өгсөн. Одоо хөрх амтна хоол хийдэг болсон гэсэн. Тий одоо нэр тархин хоолноос илүү гарахаа болцсон байна гэж бодохоор тэр танхимд орд суухаар нэг биш болчдөг болоод байгаа үстэй айгуу сонио. Тэрнээс өмнө ямар мундаг хүн байлаа. Нэстэ мэдгүй да одоо л итгэл алдарсан 1000 фоллоу хийгээд гэтээ тэр фоллоу нь жоохон муухай фоллоу байсан шүү. Амар хийхстэй байсан юм аа шаарлуулах байсан. За энэ бол бүр сайдарсан. Өнөр болор гişүүн болвол өвөл болвол хүлдээсэн бууз чимгсэн шүү дээ тий. Тэгсэн одоо бол ингээд хавцал дээр нэг сонин таашаал аваад сууж байна. Энэ бол одооных нь биш юм бэлээ хөрхий. 19 оны сонгол нэр дэвших үеийнх нь юм нэвтрүүлгийнх нь хэсэг байсан юм бэлээ. Ингэж эморж жагаад гарцсан хүн байлаа шүү. Яа манайхан тэд ингэж эморж явахт сонгоцож байгаа юм уу те ёо. За ямар сонгогч вэ? Тийм хүн гişүүн байна гэж үнэн л юм байна. Тийм биш 19 оны архив гинэ тий. Хувийн архив гэж шүү. Оо яа. Тий. За сүргийн дархлаатай болжээ гинэ. За үнэ сүргийн дархлаатай болсон. Сүргийн дархлаас одоо ингээд яг сонгуулийн сурталчилгаа альбаасаар эхлэхгүй ч гэсэн хуулийн хүрээнд сонгуулийн сурталчилгаа алтан байдлаар эхэлчлээ. Хамгийн эхлийнх нь бол санчир байсан шүү дээ тий. Сагсчин санчир. Тэгээд дараа нь одоо ондогийн хин блэ энэ чинь анар аха билүү тий тэгээд Мисвансын тоглолтын дээр амгаа ингээд үзэл бодлоо илэрхийлж ийн гэсэн нэрээр ингээд аль хэзээ сонгуулийн сурчлага хийсэн. Инхээр энэ бол надад яг үнийг хэлэхэд бүр амар тэгшэрх биш санагдаж байгаа байхгүй юу. Одоо ингээд Монгол ардын нам энэ засгийн газрыг тэргүүлж ийн тий ингээд тэгэнгүүтээ өөрсдийнхөө хуулийн заагаагүй реклам хийх одоо энэ сурталчилгаа эхлэх болоогүй хугацаанаас өмнө өөрсдийнхөө давуу эрхийг ашиглаад бүх ингэ суугаар даалт байдлаар ингэж реклама явуулаад хүний тархинд суулгах гэж байгаа байхгүй юу те. Тийм тэнгууд одоо бусад арчсан нам ч юм уу те хүн нам ч юм уу хичнээн хүссүүлтаа ч гэсэн эдгээр намууд сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаа нь хуулийн заасан хугацаанд болоогүй шүү дээ те. Тэгэхээр давуу эрхээ ингэж ашиглаад тэнцүү биш байдал үүсэх юм бол тэд арчсан нам бас нэг инфлюенсер энэ төр байгаа хөө ганцны хүмүүсээр бичүүлчихнэ үз. Мэдхгүй дээ би одоогийн байдлаар яг юм хүчтэй хараагүй байна. За ганцны хүнээр бичүүлсэн байлаа ч гэсэн яг саяны нэвтрүүлэг бол одоо хідэн сугаар те зэрэг цацагдсан юм чинь. Нэвтрүүлэг бол яг харахгүй давуу эрхээ бол ашигласан байлээ угаасаа. 100 хэдэн саяыг төлсөн байна гэд барин гарсан байсан шүү дээ. Тэгэхээр чин тийм давуу эрхээ ашиглаж болдог нийгэмд бид нар байвал хувь шүүхээс ямар тэгшэрхийг хүсэх юм бэ те өөрсдөө тэгшэрхийг үүсгэж чадахгүй байж дараа нь бид нар энэ хүмүүс яг хувь шүүхийг тэнцүүгээр одоо үнэлж дүгнэлт ингэж яаж итгэж чадах юм бэ би бол тийм шүү дээ одоо нөгөө нэг замын төвжрэл дунд
цагдаагийн машин ганцаархнаа сөрөг урсгалаар ингээд тавхиад дагаад миний айгуу дургу үрдэг байхгүй. Бид нар хууль сахиулах хэрэгтэй үстэй. Яагаад ингээд навшраа яваад байдин гэж бодоод хараад яг ингээд цагдаа яг юу? тэгж бодогддог байхгүй. Тий, цагдаагийн машин одоо ингээд ялангуяа тэр нөгөө нэг хаан уулын ийм артын тэр хавьд айгуу амар төгжирдэг штэ. Тэгээд яг ингээд төгжирсэн ачаалттай үед цагдаагийн машин сөрөөд явж идэг. Юу үстэй? Нөгөө нэг эмнэлгийн машин шиг тий. Эмнэлэг биш ээ. Зүгээр л цагдаагийн машин. Тийм цагдаагийн машин чинь ямар нэгэн гэмт хэрэгтний хойноос хөөцөлж ч юм уу байж болно шүү дээ. Зүгээр тэгэнгүүтээ уулзаар дээр очиад зогсчдаг байхгүй. Тэгэнгүүтээ уулзаараа хаахын тулд тэр чинь ингээд айгүй өтөр түргээ явахын тулд сөрөг урсгалаа ингээд сөрөө явчихдаг байхгүй амир байлаар сигналда тэгэнгүүт эднэр хууль сахиулах хэрэгтэй үсттэй гэж бодогдоод миний ингээд дургу үрээд идэг байхгүй. Ямар зөв юм бэ гэж бодоод. Би бол харах болгондоо за ямар нэг юмны араас явж байгаа ахтаал гэж итгэдэг. Тэгэж тайвшир. Ер нь өмнө нь бол тэгэж итгэжсэн. Тэгээд уулзар дээр очиж зогсоод 2 цагтаа бууж ирснэ. Энтлийн нэг уулзарыг хаагаад тэрхлийн уулзарыг хаангууд за гэж шууд итгэл бодсон да найз минь. Тэгээ яг сүргийн дархлаатай болжээ гэд энэ хүмүүс ингээд бичиж байгаа шүү дээ тий. За бид ингээд сүргийн дархлаатай болжээ. Одоо санчрын үгийг харлаа. Энэ анарын үгийг Нцансыг хараад бид нар ингээд дургуутж байна. Дургууслаа илэрхийлж гин гэж байгаа боловч цаана нь тархинд нь суугаад дагаж намирж байгаа хичнээн хөв байгааг бид нар мэдэхгүй шүү дээ тий. Сүргийн дархлаатай бол бас юм биш хаа зүгээр сошиалыг идэвхтэй хэрэгжилж байгаа хүмүүс ингээд нэг масаараа юм ярихад эсрэг ярихад айгүй хэцүү болж байгаа байхгүй одоо ингээд долгион гэх юм уу бүгд ингээд санчрын бурууштай гингүүд санчрын зөвштэй үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэд ингээд сүр зогсоход айгүй хэцүү тэглээч яг тэр сүр зогсох цаг хугацаанд болоогүй учраас хүмүүс одоо ингээд байж байгаа ах тэгэхээр дэмжиж байгаа хүмүүс бол байж байгаа үзэл бодлоо худалдсан хүмүүс байж байгаа гэхдээ яг одоохондоо цаг нь биш болохоор л тэгээ зогсохгүй байгаа. Яг Facebook дээр сошиал дээр бидний ингээд ихэнхдээ найз ус хүмүүс харагддаг шүү дээ. Бидний найз гэхэр чинь дандаа л бидний үеийн хүмүүс ойролцоо үзэл бодолтой залуучууд учраас ингээд нэг тийм сүргийн дархлаатай мэдрэмж шиг харагдаж байгаа бох тийм бох тийм яг би ч гэсэн тэгвэл бидний найз биш хүмүүс одоо нийтээрээ хар мас гэдээ яриад байгаа тэр хэсэг юу бодож байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Өөрсдөө Facebook-ын жижигхэн ийм хэсгийг л news feed-ийг л хараад тэргээрээ дүгнээд байгаа болохоос тэг яг үнэ би тэгж бодож байна. Зэрэг ахсны ихнэр булганы ярьдаг бол маш олон хүний одоо өрөвдөх сэтгэлийг хөдлөсөн байна. Тийм ээ би бол жоохон өрөвдсөн яг үнэ хэлэхэд. Гэхдээ өрөвдсөн гэдэг чинь бол тэр хүний зөв гэсэн үг бол биш. Яг хэцүү байгаа юм байна да, бачууралтай, стресстэй байгаа юм байна да хөөх юм ингээд нэг жоохон балаарчтэй гэж бодохоор жоохон өрөвдсөн. Тэгээ өрөвдөх сэтгэл ингээд төрнөө гэдэг чинь тэрэн дээр дахиад эргэлт хийгээд үнэхээр бас за оюун эрднийг ингээд дэмжиж гаргаад ирвэл Монгол Ардын намыг гаргаад ирвэл те бас нэг юмны араас тэмцээд байгаа юм байна шүү гэсэн мэдрэмж төрөхөд бидэрт бас дахиад 2 сарын хугацаа байна шүү дээ. Одоо 2 сар үзэл бодлыг эргүүлэх боломж юу? Тийм боломж байна. Байгаа байхгүй юу? Тэгтээ яг одоо тэрийн ч дэмжиж байгаа, энийн ч дэмжиж байгаа гэсэн юм байхгүй. Тэгтээ улаан цам ингээд ил тод ингээд нөгөө нэг илүү байдлаа ашиглаад ахаар бас хүний дургу хүрдэл юм байна те. Миний хувьд бол хүрж байгаа. Надтай санал нийлж байгаа хэсэг бүлэг жоохон хүмүүс байгаа ч гэж би бол найд чинь бүгдөө одоо өрөвдөл энэ хүн чи яасан өрөвдөлттэй хүн юм бэ те. Ингээд одоо хавчигдчихсэн юм ганц нэг л удаа энэ уус одоо зөвшөөрөл болохоо ярьслага өглөө энэ төр гээд яг ингэж бодож байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Гэтэ наад шиг бас энэ хүн 26 жилийн хугацаанд ямар ч телевиз нэвтрүүлэгт ярьслага өгөх эрх нь байсан шүү дээ гэж бодож байгаа хүмүүс байгаа. За яагаад би ер нь тэгэж бодож байгаа бэ гэхээр ер нь миний үзэл бодол ямар ч хамаатай юм те. Гэтэ яг би өөрийнхөө үзэл бодлыг бас хэлэх эрхтэй хүн гэж бодож шүү дээ. Монгол улсын иргэн хүн байна. Энэ хүн одоо булган гэдэг эмэгтэй үнэхээр хуулийн хүрээнд буруутай байгаа шалгах ёстой бол шалгах ёстой намайг ч юм уу тий Монгол улсын иргэн хэнийг ч гэсэн чи гэмт хэрэг хийсэн байх магадaltaй гэж сэжгэлж ивэл тэрийг шалгах ёстой шалгаад хэдийн хугацаанд шоронд байлгах ч юм уу тий мөрдөнд байсан юм шүү 10 сар байсан гэдэг. Тийм байсан гэсэн. Одоо байлгах шаардлагатай гэж үзээд тэрийг үсэх юм бол Монгол улсын иргэн болгон тэнд очиж одоо шүүхээр шаардлагатай. Тэгэхээр би гин буруугүй гэдээ ориллоо гэдэг бол гин буруу гэсэн үг бол бас биш байхгүй. Энэ хүний үнэхээр шалгах
шаардлагатай байсан бол яах юм. За энэ хүн амар олон зовлонд туучаад ингээ 26 жил болсон байлаа. Тэгэл гинт хэргийн цорын ганц амьд гэрч үнэхээр тэгэл алуурчтай холбоотой айд эсвэл өөрөө ч үлдсэн байлаа гэж бодлоо гэхэд яагаад өрөвдөд байгаа 26 жилийн дараа энэ хүний хийсэн хэрэг цайрцсан юм уу? Энэ хүн одоо 26 жил зовсон учраас хэрвээ хүн алах энэ гэмт хэрэгт орооцолцсон хүн байвал ингээд цайрах ёстой юм а. За монголчууд маань өрөвчгөн юм чинь тий. Энэ хүн бурууг зовцсон юм чинь хангалттай үзсэн юм чи одоо ингээд алсан л вэгдээ гэд ингээд хаях ёстой юм аа. Тэр чинь амар санаа гэдэг юугаар бол шалгаж ирсэн юм бэлээ. Хамжигч гэдэг. Хамжигч гэдэг нь болохоор яг хамтрагч гэсэн үг биш. Зүгээр ингээд 3-дагч 4-дагч итгээд болоод тусалсан гэсэн үг гэлөө. Юу гэвэл нэг тиймэрхүү бичсэн байсан шүү. Тэр тийм юмар шалгаад тэг хүн хэлэлцэх хугацаанд дууссан гэд нэг тийм юм байлээ. Бас нэг тийм юм одоо уншсан би. Шалгажсэн явсан мэдээч хэрэг ямар ч хүний хувь сэтгэл зүйн хувь депресстэй байсан, стресстэй байсан. Гэхдээ энэ хэрийг зүгээр ус төрөөс нь салгаж авч үзээд зүгээр л хүн амны хэрэг гэж үзэх юм бол шалгах яг үнэ тэгэж үзсэн хэрэг үстэй. Тийм шүү дээ. Яг үнэ. Улс төрийн хэрэг гэж үзэхээс өмнө энэ хүн ингээ Монгол улсын нэг иргэн нэг хүнд ингээ алуулчихжээ гэж эхлээд бол шалгах юм бол угаасаа холбогдох бүхэл хүмүүсийг шалгана л да. Чи ингээд ягаад чи улс төрийн болчиход байгаа. Яг улс төрийн алга үүдгийг яг үнэндээ хинч мэдэхгүй шүү дээ. Тэ энэ хүн бол өөрийгөө ингээд зовсон, өрөвцөн тэгвэл гэр бүлийнхэн тал гомдолтой бас ээж болно шүү дээ. Яагаад тэгвэл гэртэн байж байгаатай гэсэн тий. Энэ зүгээр л аллах гэдэг үгнээс харах юм бол энэ одоо зориг ахсны ар гэр дүүн байна шүү дээ тий. Тухайн үед насурч үед нээж нь ч гэсэн байсан. Ах нь байна, дүүн байна. Өөрсөөхөө хайртай хүнийг ингээд гомдолтойгоор цаг бусаар алдсан учраас тэр хүмүүс гомдолтой байгаа болохоор шүүхтэй найдаад ингээд хөөн хилцсэн байж болно шүү дээ. Тэгэхэд хэрвээ үнэхээр хамжигч байсан байдаа гэхэд энэ хүн 26 жилийн дараа одоо цагаатах хэрэгтэй гэдэг юм бол шудраг үнэн гэдэг юм чи одоо яг ямар хэмжээндээр очих хэрэгтэй. Яг цагаатсан гэсэн үг бас биш баха. Яг юу болж байгаа юм бэ? Бид нар яг явцыг нь бол сайн мэдэхгүй байна. Яг тэгэхээр энэ бол зүгээр л яг энэ хүн бол зүгээр юм ямар ч сул явж л байгаа юм байна. Амгаланбаатар энтрийг бодвол биш юу лээ нөгөө цодном даржаач билүү. Тэд нарыг бодвол тэд нар ч гэсэн одоо бараг суллагдсан яваад байгаа юм шиг ойлгосон шүү дээ би. Үгүй юм уу? Тэгсэн байж магадгүй тийм. Квизагийн яриаг хараа. Биш Квиза нэг юм бичсэн байсан. Элбэг дорж муу хүн болохоор оюун эрдэнэ сайн хүн болчихгүй. Яг үнэ энэ хоёр хүнийг яагаад хамаатуулаад байгаа. Тийм ээ. Тэ. Яг энэ хоёр хүнийг хамаатуулж байгаа хүн нь энэ нэвтрүүлэг болчиход байгаа байхгүй яг үнэндээ хүмүүс тэгэнгүүт автоматар тархинд нь суучаад энэ хоёр хүнийг хооронд нь хамаатуулаад та тэрнээс энэ хоёр хүн бол ямар ч хамаагүй шүү дээ. За тэгээ элбэг дорж ямар ч хүн болсон оюун эрдэнэ тусдаа хөргөгчөө хар дансаа шалга Монгол улс эдгээрээ хөвтөж буй хэвээрээ авилгын индекс улам өсөж байна. Тэр хоёр тусдаа учраа болог хэдүүлээ улс эдийн засаг хойч ирээдүгөө бодъё. Өнгөрснийг шүүж биш ирээдүгөө зэгнэ сонголтоо хий. Энэ бол яг үнэ. Одоо тэр зоригийг тэгээд хууль шүүх нь учраа болоод тэр хүнийг хөлийн хориг тавьсан ч уу яаж юу яасан яаж дарамтлсан одоо энийг бүгдийг мартыг бүгдээрээ тэгээд өөрснөө учраа болдог тэр 15 ондоо тэгээд хаагаад дуусгацсан ч уу тэр үнэхээр хоёр гэмгүй хүнийг барьж аваад амьдралыг сүйтгэсэн үү үнэхээр эсвэл тэр хоёр нь гэмтэй байсан уу хэн мэдлээ бид нар мэдэхгүй шүү дээ. Бид тэгээд элбэг дорж угаасаа нэр дэвшихгүй элбэг дорж угаасаа нэр дэвшихгүй байх сүүлийн 8 жилээр хар энд би байгаагүй гэмт хэрэгтэн тогтоолвол хуулиараа шийднэ биз. Энэ бол яг зөв бичсэн шүү гэсэн. Тийм ээ тийм яг зөв. Энэ одоо оюун эрдэнэ бол бидний одоо тухайн үед яг энэ гэмт хэрэг болж явах үед эдэр наснд байсан тий 30 40-тэй байсан яг ийм асуудлыг ойлгож ирсэн биш. Оюун эрдэнэ ш одоо энэ оюун эрдэнийн нэвтрүүлэг булангуй нэвтрүүлэг тий тухайн үеийн эдэр наснд байсан тий 30 40-тэй байсан хүмүүс одоо бол нэг 50 60-тай ч юм уу 70-тай болсон. Яг сонгуул өгдөг насны энэ хөгшчүүд гэдэг хүмүүс рүү чиглэсэн нэвтрүүлэг байгаа байхгүй юу. Залуучууд бол бид нар сонгуулийнхаа оролцоог мэдээч хэрэг нэмэх хэрэгтэй. Тэгээд энэ дээр аль хэдэн одоо бид нар өөрсдөө ч шүүж мэдэхгүй хэргийн төлөө тэр нь улсын нууцлалд байгаа хэргийн төлөө зориг гэж ямар хүн байсныг ч мэдэхгүй хүний төлөө ингэж үзэл бодлоо наасан цааш нь болох хэрэггүй. Яг бодтоор юу хийсэн дараагийн жилүүдэд бид нар улс их оронд яг ямар юм хийлгмээр байна. Жишээ нь миний хувьд бол өнөөдөр Монгол улсад
эрүүл мэндийн байгууллага тий Боловсрол. хүссэн цэцэрлэг сургуулга боловсрал ингээд хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Гараад хүүхдээ ингээд хүссэн сургуультай бид нар улсын сургуультай эсэж оролцуулаад хувийн сургуультай тэнцүү хэмжээний ийм боловсрол олж чадахгүй хэмжээнд байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм асуудлуудыг шийдээсээ нийгмийн даатгал одоо бүр дэлхийд байхгүй өндөр те нийгмийн даатгал биднээс авж ийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг бол хөл дээр нь хамраар нь суулгаж ийн ийм асуудлуудыг шийдэж өгөөсэй хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр 26 жилийн өмнөх одоо хичнээн сонгуульд амжсан энэ хэргийг нэг нь шийдэж чадахгүй байгаа хүмүүсээс зүгээр энэ дээр гацсан хүмүүсээс те улсын бодлого одоо юу харах гээд байгаа юм бэ те. Тэгээд нэг л их манан нам байсан юуны хөндөгөр явсан мовсон гэдэг байгаа. Тэд нар хамаагүй одоо яг тулгарсан байгаа асуудлуудыг бидний энэ нийгмийн даатгал 26% аваад байгаа юм бол юуг нь тэр хэрээрээ бас буцаагаад үйлчлэгийг авмаар байна тийм яг үнэ. За тэрийг л хүсээсэй гэж бодож байна да. Залуучуудаа ухаантай байна шүү бүгдээр. Энэ хоёр хүн өөрснийгөө нэвтрүүлгээр хамаа тулаад байгаа ч гэсэн бид нарт бол энэ хамаагүй шүү гэж хэлээ да тий. За энэ аюу гоё бичсэн байсан тий. Энийг унштай найзаа. Тийм байсан. За би хэсэгчлж уншия маш их хараалтай байгаа учраас. За зориг гэдэг хүн одоо амьд байсан бол та нар бүгд хулгайчаар нь дуудаж байгаа штэ. Гойж өмссөн төрийн хүнийг юу ч мэдэхгүй байж автоматар хулгайч болгоод жишгтэй. Ийм л харах хүмүүс штэ. За хүмүүс гэвэр шээ. Эс зориг яагаад одоо нэр хүнтэй байгаа гэж энэ хүн чинь гिचээ. За наадах шиг амар юм. Үхчихсэн л байхгүй юу? Хариулт нь ийм энгийн. За баярмаг эсийг. За зориг тийм сайхан амтан байгаагүй байж мэднэ. Ордны цонхоор согтуу шээж байсан гэдэгхээ. Ордон дотор штэ Эрдэнэ чимэг цаашаа байгаа зү. Гих мэтчлэн үнэн бодлыг мэдэхгүй. Гэтэ нөхөр зүгээр л өгчихсэн юм аа хөшөө. Яг нь нүдэн дулаахан намуухан яриа те хүнийг татах чадвартай байсан. Тэрнээс тэр хөшөө мөшөө ингээ соёлын өвд бүртгэн гэж ярьсан гэлөө гэж. Яг тэрийг бас сонсоогүй. Яг одоогийн байдлаар бидний соёлын үн төв бол барилга барих зөвшөөрөл олгоогүй байгаа улсын мэдлийн бүх газраа хөрс чороо шүү. Ийм соёлын өвтэй азгүй юу юм аа гэж. За энэ бол үнэ. Би энийг бол та яг үнэхээр 100% нэг чи нэрээ тэр хүн өнөөдөр амьд байсан бол хүмүүс болохоор ингэж байгаа байхгүй. Тэр хүн амьд байсан бол улс орон ийм байхааргүй байсан гэж хэлээд байгаа. Ганц хүн гал биүүлээ ганц мод гал болдгоо ганц хүн айл болдгоо гэдэг шиг тэр хүн байсан болоод өнөөдөр ерөнхий сайд байсан бол гэж харамсаад байгаа. Гэтэ яг ямар байх байсан үнэхээр мэдэхгүй шүү дээ. Бас л хулгайчаар дуудаад явж явах магадлалтай байхгүй юу? Хүчтэй үзэл бодлоо илэрхийлжсэн тэгсэн чинь тэр хүн амьд байсан бол элбэг доржин л найз байх байсан шүү дээ. Яг л ялгаагүй ингэцэл байх байсан. Дуулж исэн үзэл бодол таараагүй учраас алдсан гэл. Тэгээ яг тухайн үед амар хүчтэй дуу хоолой илэрхийлэл амар лаг ус турч гэл элбэг доржиг ерхийлэгч өрхөлт гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд тэгэхэд элбэг дорж бол нүдэн дулаахан хүн шиг санагдчихсэн дээ. Одоо ингээд буусныхан дараа л хүн болгон л үзэн ядаад байгаа. Ингээд бүгд л бид нар тухайн үедээ нүдэн дулаахан санагдаад хүрс бүхэгч нүдэн дулаахан санагдал зарим хүмүүс гаргасан шүү дээ. Тэ. За тэгээд ийм байх шүү залуучуудаа. Ухаантай байцгаая бүгдээр энэ хэрэг бол бидэнд баг ер нь хамаагүй бүгдээр уршаал харж амьдрах хэрэгтэй шүү дээ. Зөв сонголт хийн шүү. Одоохондоо ер нь бол альж талд нь бол биш л байна. Яг ямар хүмүүс твшинч мэдэхгүй байгаа учраас тэгээд харж л бай бүгдээрээ өшөө илүү сонгуулийн сурталчилгаа бүр илүү цөмөрнөө. Энэ бол зөвхөн эхлэл шүү залуучуудаа. Дархлаатай байна шүү бүгдээрээ гэж хэлье да. Тийм ээ. За дараагийн хэсгээр уулзъя. Имзэг сэдвүүдээр хүчтэй сэтгэлээ илэрхийлсэн бол уучлаарай. Тэгээд яг хоёр талыг барьж ирсэн болов уу гэж найдаж байна те.